За эрхтэлт мансуурал нь хүний амнаас эрүүл мэнд, нэр төр, ажил амьдрал, гэр бүлийн сайн сайхан, хүүхэд залуусын ирээдүйг хохироож, улмаар гэмт хэрэгт холбогдох, хохирох явдлууд буурахгүй байгаатай холбогдуулан ард иргэдэд архины хор уршгийг стрит арт буюу боддоор харуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын харьяа төмөр замдах цагдаагийн хэлтээс Монголын эмэгтэйчүүд хүүхдийн архитект мансуурлын эсрэг нийгэмлэг болон чөлөөт уран бүтээлчид хамтран хэвтэж буй хүн сэдвтэйгээр өнөөдөр зохион байгууллаа. За альва баяр ёслол тэмдэглэлт өдөр амралт зугаалгыг арх согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх урайлгыг гарган зохиолч яруу найрагч нарын архины хор уршгийн талаар бичсэн ухаарл бүхий шүлгүүд болон санамж сэрэмжлүүлгийг үйл ажиллагааны үеэр иргэд олон нийтэд тус байгууллага хамт олонний зүгээс хүргэсэн байна. Тэгээ бидний өнөөдөр энд харуулахыг хүссэн ард иргэдэд ухааруулж ойлгуулахыг хүссэн зүйл бол архитан согтуурсан үед ямар ч хүн тийм ээ өөрийн оюун санаагаа алдаж өөрийн амь нас, бусдын амь нас, эрүүл мэндийг хохироож болзошгүй юм шүү. Тэгэхээр зэрэг энэ архины хор уршиг гэдэг чинь хүний алдар нэр тийм ээ айл гэрийн одоо тэр аз жаргалтай тэр амьдралыг бүгдийг бүснүүлэх тийм аюултай юмаа гэдгийг харуулахыг бас зорьснороо нэлээд онцлог ялгаатай юм аа. Мөн одоо энэ архины чиглэлээр олон сайхан шүлгүүдийг зохиосон зохиолч яруу найрагч нарынхаа шүлгийн цуглуулгаар бид нар бас балкад хийж ард иргэддээ тарааж байна. Энэ арга хэмжээний хамгийн гол одоо зорилго нь уран бүтээлчдийн маань хүмүүст хүргэж байгаа тэр гудамжны урлаг буюу стрит арт хэлбэрээр хүргэж байгаа энэ урлагийн одоо дүр төрхүүд нь бас нэлээд онцлог болов гэсэн ийм бодолтой байна. Архитан согтуурснаас үлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоо баримт болон хоногт хэрэглэж байгаа архины хэмжээ, түүнээс үүдэн гарч байгаа гэмт хэрэг, ослын талаар мэдээллийг иргэд олон нийт тэр бүр мэддэггүй. Тэгвэл өнөөдрийн арга хэмжээний нэг гол онцлог нь энэ талаарх мэдээллийг тоо баримттайгаар олон нийтэд хүргэж байгаад оршиж байсан юм а. Мөн түүнчлэн архинаас олж хүний дэрхтэн хэрхэн өвчлөлдөг талаар арга хэмжээг дэмжиж буй иргэдийн гарын үсэг санал хүсэлтийг хүлээн авч холбогдох байгууллагуудад хүргэх үйл ажиллагаач давхар зохион байгуулагдлаа. Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлчид хамтарч архины эсрэг сурталчилгааг бодит байдлаар хүргэсэн урьдчилан сэргийлэх шинэлэг ажил хийгдэж байна хэмээн үйл ажиллагааг сонирхож ирсэн олон иргэд хэлж байсан юм а. Хамт олонний зүгээс гаргаж байгаа урайлгад та бидэнд амь нас, эрүүл мэнд, ажил алба, аз жаргалтай амьдрал, аав ээжийнхээ хайр инрэлт, умбах алаг үрсийнхээ баяр баясгаланг архи хэмээх гашуун ундаагаар сольж сэтгэлийн айдас, гунигийн нулимсыг урсгах эрх байхгүй гэж юу. Монгол улсын ерөнхийлөгчийн архигүй Монголын төлөө урайлгыг дэмжиж альва баяр ёслол уулзалт үдэшлэгийг архигүйгээр тэмдэглэх сахилга хариуцлагыг сайжруулан ёс зүйтэй иргэн манлайлагч хамт олон болохыг уриалж ян хэмээн дээр хамт олонний зүгээс гаргасан юм.